Хей, зөөцөн залуусаа тулгаа би тулгаа байна. Зайнуудынхаа бичлэгээрээ шинээр гарахаар болсон зураг нь ил болсон снэкерүүдийг танилцуулахаар шийдлээ. За ингэж бичлэгээ эхлүүлцгээе. За маа тулгаа цувгтай хамтарч ажиллах бичлэгэн дээр зар тавих ч юм уу. Тим хүсэлтэй хүмүүс байх юм бол над руу холбогдоорой. За өөрийн үед шинээр зарлагдж байгаа пүүснүүд их байна. За хамгийн их танилцуулах пүүс маань Nike Freak 5. За Freak 5 өмнөх Freak цувралуудаасаа их өөр харагдаж байна. За Freak цувралын онцлог болсон буруу харсан эсвүүш болон урт хэсгийн Air Unit зөөлөвч нь харагдахгүй байна. Хэрвээ Freak 5 өмнөх цувралуудтайгаа төстэй зөөлөвчтэй гарах юм бол урт хэсэгтээ Air зөөлөвч байх болов. Гэхдээ Air зөөлөвч юусаа харагдахгүй байна. Freak 4 гараад тэгж их удааг байхад яагаад Freak 5-ыг зарлалт нь бас сонирн байна. Freak 4-ч тийм ам сайтай байгаа снэкерүүдийн нэгдээ явуулна. За дараагийн танилцуулах снэкер маань Air Jordan 38. За UCLA-ийн тамирчин Kiki Rice гэх тамирчин March Madness-ийн үеэр Air Jordan 38-ийн дебютийг хийсэн. За баг хамгийн анхны Jordan line-ы дебютийг хийсэн эмэгтэй тоглогч болсон баха. NCAA March Madness-ийн үе бол Америк нэгдсэн улсад хамгийн их анхаарал татсан үе байдаг. За энэ үед Air Jordan 38-ийн дебютийг Jordan brand хийж чадлаа. За Air Jordan 37 бол хөнгөн болгохын тулд нефт харагддаг миш материалууд нь торон аль болох хөнгөн тал руугаа хийгдсэн байсан бол 38 арай өөр чих хандлагаар хийгдсэн болтой. Материалууд нь илүү зузаан, олон төрлийн материал ашигласан харагдаж байна. Air Jordan 37 нэг зад яваад түүнээс ч хүмүүсийн итгэл алдсан баха. За ямар ч тач 38 бол A37-оос хамаагүй өөр чиглэл рүү явж байх шиг байна. Сонирхоод үзэхэд гимбэл снэкер байх харагдаж байна да. За Luka 2. За Dallas Mavericks болон Sacramento Kings багийн тоглолтын дээр Luka гинт Luka 2-ын дебютийг хийлээ. За Luka 2-ын загвар нь харахад old school маягийн хуучны снэкерүүдийг санагдуулсан хэмаягтай байлээ. Заяан 2 ч бас old school маягийн мэдрэмжтэй байсан. За магадгүй адилхан дизайнер хийсэн байж болох юм. Эсвэл Jordan brand илүү хуучин стайлыг сонгож ашиглаж байгаа гэж магадгүй маа. За ашигласан технологийн хувьд ISOFLAT Formula 23 Zoom Air зөөлөвч ашигласан байх магадaltaй гэсэн мэдээ байна. За ISOFLAT Formula 23-ыг бол Luka 1 дээр ашигласныг мэдж байгаа хаа. За Luka 2-ын хувьд хөнгөн харагдахгүй байна. Нилээ олон тэл ашигласан харагдаж байна. За Luka 2-ын загварын нэг содон зүйл нь урт хэсгийн тийм хагалсан хэсэг байна. Энэ нь болохоор 5 finger shoes ч юм уу toy shoes гэсэн иймэрхүү гутлыг санагдуулсан загварын сонголт байна. GT Jump 2. GT цувралаас хамгийн их хүмүүст таалагдсанараа баг хоёрууд нь гараад эхэлсэн. GT Cut хамгийн түрүүнд GT Cut 2 нь гарсан бол за энэ удаад GT Jump 2-ын зураг нь ил боллоо. За загварыг харахад бол хэлбэрийн хувьд тэгж өөрчлөгдсөн зүйл харагдахгүй байгаа ч илүү хөнгөн болсон харагдаж байна. За материалын хувьд илүү нимкэн юм шиг. Зөөлөвчийн хувьд урт хэсэг нь Zoom Air Unit, хойд хэсэг нь Nike React зөөлөвчийг ашигласан бололтой. За зөөлөвчийн хувьд бол энэ GT Jump цувралтай бол ярих юм байдгүй. За big man эсвэл зөөлөвчийн систем сайтай гутал сонирхдаг хүмүүст бол номер 1 сонголт болох юм шиг харагдаж байна. За ялангуяа энэ удаагийн GT Jump 2-ын хувьд дээд хэсэг нь нэмгэн хөнгөн болгож өгсөн учраас өмнөх GT 1-ээс хамаагүй хөнгөн болж харагдаж байна. Хамгийн их жин дарах хэсэг нь зөөлөвчл байх болтой. За KD 16. За KD Los Angeles Clippers багтай хийх плей-офф ихний тоглолтын дээр KD 16 өмсөж дебютээ хийлээ. За хэлбэрийн хувьд өмнөх KD 15-аас тэгж их өөрчлөгдөд байсан зүйл байхгүй. Low cut гарсан байна. Гэхдээ арай илүү soft зөөлөвч ихтэй харагдаж байна. Загварыг харсан зарим хүмүүс Penny 2-ын low хөлбөр шиг харагдаж байна гэсэн комментүүд харагдсан. За мэдээч төс байх хувьд бол байна. За уланд Air Zoom Air гэх бичиг байхгүй байхыг утгад магадгүй Zoom Strobel зөөлөвчийг ашигласан болов. За улны зузааныг харах юм бол Zoom Air Unit бүгд л багтахаар нэлээд зузаан харагдаж байна. За ямар ч тач KD-ийн цувралууд хэрэглэгчдийнхаа ер нь итгэлийг алддаг учраас бас нэг дайжгүй снэкер гарах болов. За Giannis Immortality 3-ын зургийг л олсон. Immortality 3-ын хувьд бол зурагнаас өөр баг бусд юм нийл олсонгүй. Магадгүй өмнөх 1-2-тойгоо нэлээд төстэй загварын хувьд ч тэр зөөлөвч материалын хувьд нэлээд төстэй гарах болов. Зөөлөвчийн хувьд бол foam зөөлөвчийг ашиглах байх. Одоо мэдээж flash ч юм уу эсвэл cushion зөөлөвчийг ашиглаж магадгүй маа. За ингэ өнөөдрийн бэлтгэсэн мэдээлэл маань энэ хүрээд дуусч байна. Бичлэг таалагдсан ба subscribe, like, donate хийж өгөхийг хүсье.